1971 оны 3 сарын 20-ны Нарийсан хаврын сайхан өдөр нэгэн охин хорвоод мэндэлжээ. Тэр бол Юндэнгийн бүрэн тэгш. Хүүхэд наснда даруухан хэрнээс сэргэлэн спортод дуртай тэр охин өөрөө ч мэдлгүй ирээдүйн амьдралынхаа замтай учирч байсан юм. 1979 онд нийслэлийн 31-р сургуульд элсэн орж анги хамт олон багш нарынхаа дунд хүүхэд насны хамгийн нандин он жилүүдийг өнгөрөөжээ. 7 дугаар ангид байхдаа сагсан бөмбөгийн спорттой анх танилцсан нь түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм. Сагсан бөмбөгийн талбайд ирэх тэр анхны бөмбөгийн дур, анхны бэлтгэл, анхны ялалт. Энэ бүхэн ирээдүйн урт бөгөөд бахархалт замналын эхлэл байлаа. 1985 оноос эхэлсэн түүний тамирчны замнал 2002 он хүртэл үргэлжилсэн юм. Энэ хугацаанд Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн нэр хүндтэй багуудын нэг Алтан од клубын тамирчнаар хүчин зүтгэж, олон чадварлаг багш дасгалжуулагч, этгэлт найз нөхөд, эвнэгдэлтэй баг хамт олонтойгоо мөр зэрэгцэн тогложээ. Тэр олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Монгол улсын авраг хэмээх эрхэм алдрыг 10 удаа хүртэж, шилдэг тоглогчийн шагналыг 3 удаа гардсан бахтам амжилтын эзэн болсон юм а. Түүний алдар нэр ялалттай хамт дуудагддаг байсан үе бий. Гэвч түүний амьдралын хамгийн үнцэнтэй замнал талбай дээр бос хүүхдүүдийн дунд үргэлжилсэн юм. 1996 онд үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэрэгчлэр төгсөж, өөрийн сурсан бүхэн хуримтлуулсан туршилгаа дараагийн үеийн хүүхэд залууст зориулахар шийдлээ. 14-р сургууль, 6-р сургууль, 11-р сургууль. Он жилүүд үлрэх тусам түүний шавнар тэмцээн уралдаанд амжилт гаргаж өөр өөрийн амьдралын зам өрөө эхлүүлсээр. Гэвч багш хүний хамгийн том ялалт нь зөвхөн авраг төрүүлэхэд байдаггүй. Харин хүүхэд бүрийн зүрхэнд итгэлийн галыг асааж, сахилга бат, тэсвэр төвчээр нөхөрлийн үн цэнийг тэдэнд ойлгуулж, амьдралын зөв замыг зааж өгөхөд л оршдгийн билээ. Түүний олон жилийн хөдөлмөр, спорт болон боловсролын салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг төр нийгэм нь өндрөөр үнэлж байлаа. 1993 онд спортын мастер цол, 2006 онд боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2010 онд биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2016 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 2018 онд олон улсын хэмжээний мастер цолоор, 2023 онд төрийн дээд шагнал болох алтан адас одонгоор тус шагнагдсан билээ. Энэ бүхэн түүний зөвхөн сайн тамирчин байгаа зогсохгүй жинхэнэ багш, чадварлаг дасгалжуулагч гэдгийг илтгэнэ. Олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, хайр халамж, боловсрол, спортын салбарт зориулсан эрхэм багш маань ажил үргээ дараагийн үедээ өвлүүлэн үлдээж амьдралынхаа шинэ хуудсыг баяртайгаар эхлүүлж байна. Бидний хүүхэд нас, бидний дурсамж, бидний бахархлын нэг хэсэг болж явсан эрхэм багштай шавь нарынх нь өмнөөс аз жаргал, эрүүлэнх, урт удаан наслахын эрүүлийг өргөн дэвшүүлье. Амьдралын тань дараагийн мөч бүхэн инээдхөөр хайр, бахархлаар дүүрэн байх болтугай.